За Habit of Peacemakers гэдэг номын 2 дугаар хэсэг. Зохиогч нь болохоор Stephen T. Collis гэдэг хүн байгаа. За 5 дугаар задал зуршил нь юу байх вэ гэдэг дээр болохоор тухайн эсрэг хүний чи одоо өөрийн чи эсрэг гаргаж ирээд байгаа тэр одоо аргумент гэж ярьдаг шүү дээ. Монголоор болохоор одоо нотлохоо гэх юм уу тий гаргаж ирж байгаа тэр үнцэг тэр үнцгийнхаа nëсө цухтгаасаа илүү ямар одоо зүйлс дотор нь байна. Тэр одоо үнцгийн тэр баримтын одоо хамгийн одоо хүчтэй хувилбар нь юу гэж болох вэ? Тэрийг нь олох хэрэгтэй байна. За тэгэхээр ер нь бол өөрийнхөө одоо өөрт ирж болох хамгийн одоо муу асуудлыг муу дайралтыг төсөөлнө гэсэн үг. Тэндээсээ одоо дараагийнхаа одоо алхмаа бэлтгэхэд одоо хэрэглэх бах тий. За 6 дугаар хэсэг дээр нь 6 дугаар одоо задал зуршил нь болохоор өөрчлөлтний бэлэн бай гэдэг. За энэ дээр болохоор нэг жишээ ирсэн нь болохоор нэг юм ихнэр байж л дээ. Тэгээд өөрийнхөө гэртээс одоо дахианы махыг хугацаанд муудчлаа гэж бодоод ингээд жорлол руу хийцэн. Нилээ ингээ бүхлээр нь томоорно. Одоо нэг гоёр ч юм уу. Гэтэл нөгөө жорлол нь одоо бөглөрөөд маш их ус одоо гараад асуудал үүссэн. За энэ үед болохоор нөхөр нь тэнд одоо бохор зүйлд одоо хүрх дургу хүн байж тэгээд хүрээгүй. Тэгээ ингээ гэрээр нь дүүр ингээ бохор ус хасгарсан. Тийм асуудал гарсан. Уул нь бол аль нь өөрчлөлтөнд одоо илүү нээлттэй байсан бол дээрх асуудал бол хүндрэхгүй байсан гэсэн тийм одоо жишээг авж байгаа. Тэгээ өөрийнх нь буруу байж болох буюу одоо анхных нь тэр дахиад ингээ муудсан байсан ч гэсэн мууц байж болно. Гэхдээ тэрийг заавал одоо 0 руу урсгахгүй хин нэгнийг урсж байгааг харсан байж болно дээ. Магадгүй гэр бүлийнхээ үнийг ч юм уу тэгээд багадаа харсан зүйлээ тэгдэгээл бодцсон. Тэрийг зөвгөө бодсон. Тэгэхээр тэр зөв биш байж болно. Одоо өөрийн буруу ээж болно гэдэгтээ бол хүлээ шуурч хэрэгтэй. Өөрийн одоо үзэл бодлоос илүү дараагийн бас нэг зүйл нь болохоор принципл буюу одоо дэг журам те яг ямар байх ёстой юм тэр там дахиад жишээлбэл жорлол руу урсах юм бол одоо болохгүй бүглэрнөө гэдэг ч юм уу тэр цаад одоо принципл гэж ярьдаг шүү дээ. Дэг журам зүйтэй зөв байх ямар үе зөв байх ёстой юм тэрийг ингээд хамгийн төрүүлээд тавьчих юм бол өөрчлөлт одоо илүү нийтлэлтэй болж чаднаа. За 7 дугаар туршил нь болохоор хүмүүстэй цагийг өнгөрөөхөд одоо цаг зарцуул буюу бусад хүмүүстэй илүү ингээд хүнийх нь төвшөнд гэх юм уу те илүү personal гэж ярьдаг шүү дээ. Илүү дотн одоо хүнийх нь төвшөнд одоо ойлголцол үүсгээд хоорондоо ингээ гүүр барьж байгаа төсөөлөх хэрэгтэй. Зүгээр ерөнхийд нь ингээ мэдээд нэрийн ч юм уу хийдэг ажлын ч юм уу мэдээд яваад байж болно. Гэхдээ тэгэх юм бол одоо ямар нэгэн асуудал үүсгээд тэн дээр ярилцах шаардлагатай болох юм бол нөгөө хүнээ таньж мэддэг нөгөө хүнтэйгээ илүү цаг зарцуулсан тэр хүнд нь ойлголцоход асуудал дээр ойлголцоход мэдээж давуу тал үүснэ. Тэгэхээр хүнд бусад хүмүүст бол одоо чанартай цагийг зориулж байгаа ч гэх юм бол одоо хооронд харилцаа чи илүү сайжирнаа гэсэн тийм санааг хэлж байгаа. За 8 дахь нь болохоор баг зэргийн одоо humor гэдэг байгаа. Монголоор болохоор баг зэрэг одоо боловсон ямар нэгэн юмд доромжилсон утгатай биш. Одоо хошигнол ашиглах гэх юм уу? Одоо хошигнолууд нь бол дотроо ингээд янз янз байдаг. Aggressive буюу ингээд нилээн бусд хүмүүсийг ингээд доош нь хийсэн өнгө аястай байдаг те. Одоо бидний зарим үздэгтэр бол одоо арьс өнгөөр ялгуурлаа тэрэндээ энийг идэх ч юм уу тийм одоо хошин шууд байдаг. Тэрийг бол ашиглаж болохгүй тохиромжгүй. Relatable буюу одоо хэсэг бүлэг хүмүүст одоо дунд нь ингээд тохиолддог зүйл одоо өдөр болгон тохиолддог одоо төгжрэлч үү юм уу те. Эсвэл кофе уухад гардаг асуудал ч юм уу. Тиймэрхүү зүйл байх юм бол
илүү relatable буюу ингээ хамтдаа тэрийг ингээд мэдэрдэг. Хамаатуулж болохоор тийм хошигнол бас ашиглавал илүү тохиромжтой. За сүүл бас 3 дахь төрөл нь болохоор экспрессив буюу өөрийнхөө одоо царайны одоо хувирлаар ярьж байгаа өнгө аясаараа ингээ бас илэрхийлж болдог юм хошигнол бас байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд одоо дээрх төрлийн хошигнолыг бол хэтрүүлж бол болохгүй. Тэр нь өөр эсрэгээрээ маш одоо сөрөг үр дагаврыг бий болгодог. Тэгэхээр 8 дахь дадал нь болохоор маш болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Хамгийн гол нь мэдрэмжтэй хошигнол ашиглаж явах үед одоо тэрийг сонсоод байж байгаа хүмүүсийн одоо биеийн хилэмж нь царайны хувирал нь ямар байна вэ гэдгийг бол ажиглах шаардлагатай гэдэг. Тэгэхээр энэ бол ашиглаж болно. Гэхдээ боломжтой ашиглах хэрэгтэй гэж юм лээ. За 9 дэх habit буюу 9 дэх дадал нь болохоор seek for inner peace буюу одоо нилээ ингээд дотроо ингээд амгалан тайван байх тэр байдаг тэр одоо боломжоо, тэр онцлогоо, тэр цаг үеэ одоо өөрөө мэдээд авчих хэрэгтэй. Жишээлх юм бол энэ дээр болохоор ингээд дайны үед 1943 онд одоо германлууд тогтлох гэж явж байсан энэ усан онгоц живжсэн. Тэгээ тэр живх үед болохоор тийм дөрвөн одоо чаплан буюу одоо манайхаар ламтай илүү арах юм уу? Лам байсан гэдээ ярьчээ. За тэр дөрвөн лам болохоор маш тайван байсан учраас одоо дотоод амар амгалан гэх юм уу? Inner peace гэхэр тий. Амар амгалан байж чадсан учраас олон ингээд зэргүүдийг усанд живхээс хитих сандарч одоо буруу алхам хийхээс хамгаалж чадсан гэд энэ жишээг бол ярьж байсан. Тэгэхээр бид нар ямар ч дайралт тавшилт одоо үл ойлголцол хэрүүл маргаанд оролцож магадaltaй тэр үед болохоор яах вэ гэхээр өөрийнх нь тэр дотоод амар амгалангаа болоод мэдчихсэн байх юм бол бас нэлийн давуу тал болно. За энэ дээр бол мэдээж хэрэг одоо санамсрын бяцлал байж болно, mindfulness гэж ярьдаг. Эсвэл өөр тохирдог бусад амьсгалын дасгал ч юм уу тий. Хэрвээ та шашин шүтлэгтэй бол одоо мөргөх, залбирах ч юм уу өөр тохирдог тэр зүйлээ л хийгэрээ гэж юм лээ. За 10 дахь дадал зуршил нь болохоор 10 дахь дадал зуршил нь embrace the uncertainty буюу тодорхойгүй зүйл байж болно. Бүх зүйлд одоо юу гэх юм шийдэл бүх зүйлд хариулт бүх зүйлийг бид нар мэддэг байх албагүй гэдгийг бол анханасаа хүлээн зөвшөөрчих юм бол амар байдаг. За ялангуяа нэлийн юм комплекс хэцүү одоо хувь хүний тийм зүйлсүүд дээр бол шууд одоо тодорхой байдал бол байдаггүй. Цаг хугацаа ч юм уу эсвэл мэдлэг ч юм уу судалгаа шаардлагатай болдог. За энэ дээр гарч байгаа нэг жишээ нь болохоор энэ Рональд Рейгангийн ерөнхийлөгчийг 73 настай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж явах үед нь болохоор одоо нэг асуулт сэтгүүлч асуусан. Тэр нь болохоор таны одоо ингээд нас энэ одоо сонгуульд одоо ямар нөлөө үзүүлэх вэ гэж нэлийн юм агрессив буюу одоо нэлийн дайрсан нэлийн ингээд доош нь хийсэн өнгө аястай асуулт асуухад бол Рональд Рейган бол нөгөө хошинглоо ашиглаад за энэ бол ингээд би өрсөлдөгчийн одоо нас ур чадварыг бас ярихгүй би бол ярихгүй гэдэг иймэрхүү байдлаар тухайн нөхцөл байдлыг бол зөөлрүүлж хошигнол ашигласан байдаг. За яг энэтэй адилхан та ингээд тодорхойлж хэлэхэд хэцүү буцаагаад одоо яг тухайн үед хошигнол ашиглах боломжгүй нэлийн гүн гүнзгий одоо асуудал хувь хүний ч юм асуудал руу орж явж байгаа тохиолдолд бол би одоо шууд тодорхойлохдохгүй гэдэгтээ бол санал шууд одоо ямар нэгэн байдлаар тухайн өдрөө тэр асуудлаа шийдэхгүй тэр одоо үл ойлголцоо талаас ангижирч чадахгүй гэдэгтээ бас санал нийлжүүл зүгээр. Тэгэхээр тодорхойгүй зүйл байдаг. Бүх зүйл дээр шийдэл хайгаад байдаг хүмүүс байдаг тий. Тэгэхээр тийм зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч хэрэгтэй гэсэн ийм зүйлийг хэлж байгаа. За тэгээд хамгийн гол нь бол яг түрүүн өмнөхдөр ярьдаг ер нь хамгийн үр дүнтэй харилцааны суур ойлголтууд буюу сайн сонсох тэгээд сайн сонсно гэдэг нь үнэ сэтгэлээсээ сонсох. Та нээлттэй байх, тий, openness, нөгөө хүний хүндэтгэх, би илүү мэддэг чаддаг,
Эсвэл одоо өөрийнхөө ажлын байрныхаа өнгө аясаар хандхаасаа илүү энэ хүнд чинь бас хүнээс надад суралцах зүйл байгаа. Ямар ч байсан ярилцж байгаа орчноо эерэг одоо ярилцгал нээлттэй орчин байлгаж чадах юм бол ямар ч хүнд асуудал байсан ингээ ойлголцолд хүрэх боломжтой, дараагийн алхмыг хийх боломжтой гэсэн одоо нийтдээ юм 10 дадал зуршил санал болгож байгаа юм лээ. За тэгээд дэлгэрэнгүй мэдээж Habit of Peacemakers гэдэг ном Стивен Т. Коллинсийн номноос өөрөөс нь унших хэрэгтэй. За баярлалаа.